Бид дэлхийг тэргүүлэгч, бид чанарыг эрхэмлэгч, бид ат жаргалыг бэлгэлэгч. Ashley Home Store. Хийсвэр төсөлс ном биш, бодитоор мэдэрснэн ав. Wow. Америкийн номер 1 брэнд Амьдралын амт Аризона. Ардиосны дистрибьютор Сорони компани. Харилцах утас 9910 62 38 9910 62 39. Интернэс компани төгс гүйцэтгэж тодосаа. Neon LED гэрлэн хаяг реклам үйлдвэрлэл. Ер нь эротик гэдэг маань агуу том урлаг л та. Жаавнаас ч бүр сонирн болоо ерөөсө том жижигүүд барьцаа алдаад тэгээд өөр тийшаараа тэр кино бүгд сонирхоо үзчихсэн бол бүгд сонирхоогүй дөрөв айгу анхаарлаа зэрэг өөр юм шилжээд баяра ийм сайхан залуу байна. Хажууд намайг харалаа. Бүгдийг ингээл заагаа. Тэгэл ингээд дунд төөрөнгүүд нь би газ анхаалаа нөрж. Тэр Өмсгөө уруу гаргаж ирээ шийтсэн гэж ярьсан гэдэг. Хүүхдээ унтцсан хойно илгээ харьцаанд орох уу? Эсвэл яг тийм болж хүүхд сэрчихүүч гэдэг юм уу? Үзэгчтэй халуун цэг ток шоу нэвтрүүлгийн маань нэгэн шинэ дугаар үзэгч та бүхний өмнө хүрж байгаа да. Таатай байна. Өнөөдрийн манай халуун цэг ток шоу нэвтрүүлгийн маань тэр үе болонгийн зочин Улсын хурлын эрхэм гишүүн Сайнхүүгийн Ганбаатар гишүүн маань ирсэн байна. Бидний өдрийг өргөж ирсэн танд баярлалаа. Энэ үчийн минь төргий. Тэгээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Тэгээд хүн төрөлхтөн 2014 оноо үдэж байна. Хаасаагүй шинэ жилийн уур амьсгал орцсон. Таны хувьд 2014 оны үдэж дүгнвэл ямар хуу он болж дуусч байна гэж таны хувьд дүгнж байна? За юуны өмнө энэ сайхан нэвтрүүлэгт өрсөндөх баярлалаа. Монгол оронд ер нь гэр бүлийн талаар Монгол гэр бүлийг ад жаргалтай байлгах талаарх нэвтрүүлэг их чухал. Нийгмийн зүтгэлтний хувьд ялангуяа улсын хурлын гишүүдийн хувьд бол ийм нэвтрүүлэгт бид орох үүрэгтэй өрдгөл юм бол. За 2014 оны хувьд бол их жил болгоно надад их ол зомогтой байдаг. Миний хувьд бол Монголоо ямар улс болгох түүнд хэрхэн хүрэх вэ гэдэг номоо би гаргасан. 11 одоо бас яг энэ Монгол маань ирээдүйд эдийн засгийн хувьд, нийгмийн хувьд яаж хөгжих вэ гэдэг ярилцлагуудаа бас би гаргасан байна. Энэ болгон дээр бол олон эрдэмтдийн бүтээл одоо тэр Нобелийн шагналтнуудын бүтээлүүдийг, судалгаануудыг хүчтэй ашигласан үнэ. Ингээд 14 онд намайг дэмжиж, намайг хайрлаж, өдөө дэйтэй хүний төлөө ажил хийх боломжийг өгсөн одоо иргэдтэй, үйлдвэрчний хөвлөдөө, дарханчуудаа маш их баяртай байгаагаа илэрхийлье. Гэр бүлдээ хэр их цаг зав зарцуулж байна? Энэ их төрийн төвшөөгийн ажлын хажуугаар гэр бүлдээ хэр их анхаарал хандуулж байгаа ч бас сонирхолтой санагдаж байна. Тий. За үннийг хэлье. 6 жил би чинь цалин хөлс тэтгэвэр тэтгэмжний тэмцэл хийлээ шүү дээ. Энэ олон тэмцлүүдийн үед бол ер нь шөнийн 1 цаг 12 цаг л гэж одоо харьдаг байсан. Тэгээ хань ижил маань, үр хүүхэд маань аавынхаа одоо нөхрийнхөө ажлыг бол их сайн ойлгоно. Мөрөөдлөө бид нэг Монголоо аварна хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа шүү гэж 7 хоногт нэг удаа бид ч одоо гэр бүлийн хурал гэх миний октод их дортой хурлаа хийяа л гэдэг. Тэгээд бид хуралдаж одоо аав нь ийм юм зорж байгаа. Одоо бүр заримдаа бол элен далангуу ярина шүү дээ. Аав нь өөхөх аюултай ажил хийж байгаа.
та нар одоо маш их хариуцлагатай байгаарай. Их хурлын гишүүний ийм олон танигдсан хүний хүүхэд гэдгээрээ хүмүүс хөндлөөл энэ та нарын хөдөлмөр биш шүү. Тийм ч учраас би хүүхдүүдийнхээ сургууль руу яг өөрөө очих бас тийм дуртай биш. Яг бол хүүхдүүд маань анханасаа тийм аавынхаа амжилтаар бахархалгүй байх. Тэгтэл өөрийнх нь амжилт юм шиг сэтгүүлж ерөөсөө болохгүй. Зундаа би хүүхдүүдтэйгээ Арангаа аймгийн Чулуут очиж зун болгон амардаг. 7 хоног, 14 хоног заавал амар. Хөдөөтэй байх хэрэгтэй. Хүүхдүүдийг хөдөө үзүүл. Тэр үнээс ямаад хонтой урагтайгаа тоглож өсөх хэрэгтэй. Тэгэл зүтгээ дандаах цаг заавал гарах хэрэгтэй. Тэгвэл хамтдаа гэр бүлээрээ баярладаг баярыг танаа гэр бүл яаж тэмдэглэдэг вэ? Жишээ нь шинэ жилийн баярыг. Шинэ жилийн баярыг бол бид бүгдөө хүүхдүүдтэйгээ хамт суугаад энэ жил юу хийв? Ирэх жил ер нь юу хий гэж бодож байгаа. Одоо энэ жилээс бол бид бүр цаасан дээр буулгаж урд нь бол ярьдаг байсан. Энэ жилээс бүр цаасан дээр буулгаж бид биччихье гэдэг ингээд ярьж байгаа. Ер нь бол хүүхдийн баяр. Мандрын үнэртэй бидний хүүхэд нас тийм ээ. Бэлэг аваад хүүхдүүдийг баярлуул гэр бүлийн баяр. Тэрнээс одоо сүүлийн үед чинь зүгээр албан газрын баяр шиг ингэж хавтгааруулж байгаа бол би эсэргүүцэхгүй гэхдээ алгаа ташаа дэмжиж байна. Тэгвэл та ер нь өөрөө энэ хүүхдийн баяраа гэж хүүхэд байхдаа шинэ жилийн баярыг ер нь хэр сайхан баярлж мартчихгүй шинэ жилийн гоё дурсамж танд юу байна? Өвлийн өвгөнөөс ер нь бэлэг авч үзчихийв. Ер нь тэрийг л хүмүүс нэг ингэж ярьдаг ш. Шинэ жил гэхээр өвлийн өвгнөөс бэлэг авч ирсэн. Нөгөө тэгээд нэг юм сайн муу хүүхэд байсны ялгааг баг тэрүүгээрч дүгнчих гэж байгаа юм шиг. Би хүүхэд байхдаа хамгийн ад жаргалтай өссөн хүүхдээ бас л бусад монголчуудтайгаа л адилхан. Аав маань Спорсанко гэж одоо том инженер хүн байсан. Миний хүүхэд байх үеийн яолохгүй иргэдэг яолохгүй байсан гэдэг. Тэр бол одоо дарханд би өссөн. Дархны бол одоо хамгийн гоё яолоктой хүүхэд нь би байсан. Тэгээд хүүхдүүд манай гэрт орж яолок юм үзэх гэж орж ирнэ. Би их тэрүүгээр бахархана. Автагаа ичтэйгээ 7 хүүхдийн айлын том нь би. Дүүнэртэйгээ яолок тэмдэглэх шиг тийм сайхан зүйл байхгүй. Бүгдөө баярлан иргэдэг яолкоо шүнжэнгөө харж тэр гэрлийг харж бараг л нойр хөрөхгүй шахав штэ. Тэгээд яг хөө мартагдчихгүй нэг зүйл гэвэл 7 дугаар ангид байхдаа би нэг айхтаар тэгэж 7 дугаар анги хүртэл онд сурж байгаагүй мó 4 таа л явж байсан баг. Ер нь би цэцэрлэгт явж үзээгүй хөөд 5 дугаар анги хүртэл цэцэрлэгт яваагүй улмаас би хоцрогдолтой байсан. Сайн багш нарын буйнаар л одоо нөхсөн баг. Миний анхны бага ангийн багш Ичээ хорлоо багш байна. Дунд ангийн багш маань Должин багш байна. За ахлах ангийн багш Ойдов, Тунцгсөрөн гэх мундаг багш нарын ач буйнаар л би өдөөд атаа яваа. Тэгээд 7 дугаар ангидаа ер нь бэлэг авч үзмээр санагдаа. Тэр 2 дугаар улирч нь хамгийн чухал шүү дээ. Багштай ороод хэлсэн багшаа үргэлж бэлэг авдаг. Хүүхдүүд бэлэг аваад хүнд байна надад хүнд. Би аав ээжигээ дүүнэрээ баярлуулмаар би бэлэг авмаар. Миний багш хөөцөлдсөөр байхад 75% онц гэж арын хаалганы онц авчаа да би. Тэгэж би нэг бэлэг аваад тэр бэлгээ гэртээ авчаад одоо маш их том баяр болж байна. Би тэр ерөөсөө мартдаггүй. Тэгвэл таныг миний багш нар хүүхдийн урмыг бас ойлгож штэ. Тийм бай. Тэгээд 75% хувилсан онц гэдэг нэг тийм бас жоохон хаалганы маягтай онц гарч бэлэг авчаалаа штэ. Байна уу? Өвлөг аав. Тийм байна. Сайн байна уу минийхөө? Оо. За аав сайн байна уу? Таны сайхан үлжиж байна уу та? Өндөр байна. Би одоо 7 дугаар ангид байхдаа танаас бэлэг аваад тэрнээс хойш их урам авч одоо зүтгээд байгаа хүн. Тэгээд ажил хөтөл нь ариун байна уу? Ариун байна. За өвлөг ааваас би хүслээ хэлж болох уу? Аваа. Ямар хүсэл байна минийхөө? За оюут толгойг Монголын талд ялт байгуулахад нь тусуулаач. Монголын талд ашигтайгаар яасан өндөр сайхан хүсэлтэй хүүхдээ за тэгэл юу яах вэ? Өвгөн аав нь энэ хүслийг нь өжөрн болгож өгье. Миний хүүшний хүслээ юу сансан гэсэн дараа хүслээ биелэх болдгоо. Монголын нарт өмнө миний хүүгийн талд байгаа шүү.
Гялалаа өвөө би тэгээд өвгөө аавынхаа дуу хоолойг сонсоод их урам авчаана. Тэгээд Монголын олон айлуудад олон одоо хүүхдүүдэд зарим нь өвлийн одоо тийм ээ шинэ жилээс тэмдэглэж чадахгүй байгаа айлуудад миний өвгөө аав очиж одоо тус болж бэлэг өгч урам хайрлаарай. Намайг 7 дугаар ангид байхад одоо ивэжсэн тэр ивэлээрээ хайрлаарай гэж өгсөн ёроо өвөө. За гэлалаа. За баярлалаа. Ямар ч байсан 15 оныхоо хүслийг өвгөн аавда хэллээ. За тий. Энэ бол маш том тэр дуу хоолой нь бол миний 7 дугаар ангийн өвгөө мөн байна. Мөн байна. Хэвээр байна. Мөн байна. Тэгээд ер нь хүн гэдэг амтан тийм ээ. Хөл хэл сэтгэлийн зарцаа гэж монгол үг байна. Сэтгэл гэдэг өөрөө итгэлээс үүдэж бий болдог. Итгэл гэдгийг хүн өөртөө бий болгоход бас тийм хангалттай хүч байдаг. Итгэлийг бий болгохын тулд уул хангаадаа залбирдаг, уул усандаа галдаа залбирдаг, нутаг усандаа залбирна, хайрхан ууланда аав ээжидээ мөргөн. Өвгдөөцийн яс заншил дээрээс Чингис хаан өвөө маань биднийг харж байгаа гэж бид итгэдэг. Энэ итгэл чинь өөрөө сэтгэлийг хүчтэй болгож өгдөг. Их хүчтэй сэтгэл бол хэл хөлийг маш хүчрхэг болгодог. Тийм ээ хэл хөл сэтгэлийн зарцаа гэдэг шиг. Тэгээд саяны чин сэтгэлээсээ би итгэж байна. Өвлөө өвгөө аав маань бидний гурван хүслийг биелүүлнэ. Утахгүй Монгол орн маань улам сайхан болно. Тэрэн дээр бүр хүмүүс эргэлзэж болохгүй. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр та сая итгэлийн тухай ярьлаа. Итгэл өөрөө сэтгэлийг хүчтэй болгодгоо гэж ярьсан. Таныг хүний итгэлийг их даадаг хүн юм байна да гэдгийг нэг судалгаагаар би харсан. Ялангуяа таны гэр бүлийн хүн таны гэргийг танд маш их итгэдэг байх гэж бодсон. Юу гэвэл нэг олон танил эрхмүүдийн дунд нэг хин хамгийн үнч вэ гэдэг гэр бүлдээ үнч вэ гэдэг нэг судалгаа явсан. Энэ судалгаагаар та хэрэгүүлсэн байсан. Тэр чи одоо хэдэн оны судалгаа байлаа? 6-7 онч байна. Тийм өмнө шүү дээ тийм ээ. Тэр чинь одоо тэгтээ тэгээд тэндээс чи одоо яг ямар одоо шалгуураас ямар одоо тэр болцлыг хангаснаар та тэр судалгаанд ер нь хэрэгүүлсэн юм бэ? Яг нөгөө бас тэгэл хүмүүсийн дунд л энэ олонний танил хүмүүсээс одоо гэр бүлдээ үнэ чинь хэмбэ гэдэг асуулгаар шалгуулсан байгаа ч тийм. Монгол хүмүүс бүгдөө бие биенээ мэднэ. Тэр сонин дээр Монголын мэдээлэл санагдаад байна. Сонин дээр тайлбар дээр нь жоохон онцгой тайлбар байсан. Миний тайлбар дээр. Ямар тайлбар байсан бэ? Онцгой тайлбар. Одоо би одоо элен далангуу бас хэлэх ёстой гэж бодож байна. Энэ шудраг байх шээ. Тайлбар дээр нь авгаагаас нь өөр хүн тоохгүй учраас. Тэр бол даачтай тийм ээ. Тэгээ би бол тэрийг бол ингэж өвтгөхийг зүгээр яг сэтгүүлчид чи их тийм шооч хүмүүс учраас тэгсэн байх гэж өөрийгөө тайлбарлаж байгаа болохоос биш. Яг одоо эрэгтэй хүний хувьд бол бас даачтай л гэж бодож байгаа. Тэгээд ёс зүйтэй байна гэдэг урт хугацаанд өөрт их тайвшрал тийм ад жаргалыг авчирдсан болоо да. Энэ гэр бүл бас адилхан. Гэр бүл. Эргээд нөгөө санд асуудал руугаа ороод тэр нөгөө нэг шалтгааныг хэлэхэд одоо тоогддгүй гэдэг нэг яриад байсан. Энэ бас их эргэлзээтэй санагдаж байна. Яагаад гэвэл одоо бит хоёрын ярилцлага бит хоёртаа самт ярилцгаад бас ингээд манай нэвтрүүлгийн оролцогч үзэсгэлэн сайхан бүсгүйчүүд маань ирсэн байна. Энэ олон бүсгүйчүүд одоо таныг тоогоод л ирсэн байлгүй. За би тэгж л итгэж. Бидний одоо тэр дундаа эмгтээчүүд тийм ээ одоо хайрлж хүндэлж явдаг эрхэм гишүүн маань одоо хурж ирсэн бид баяртай байна. Тэгэхээр зэрэг мэдээж бүх хүмүүс гэр бүлтэй үр хөвгттэй бас одоо бүгдээрээ л гэр бүлтэй юм чинь бас жаргал зовлон байлгүй яах вэ? Тэр дундаа бас нэг жаргал бас нэг бас байнгын баяр ширээ шиг бас нэг тийм жаргаад байхгүй бас нэг зовлон байж таараад тийм эхнэр нөхөр хоёрын одоо харилцааны талаар ч юм уу. Жишээлбэл одоо би нөхрөөсөө ингээд би оройтод ирж яхад манай нөхөр одоо надтай одоо жишээлбэл барьцж явах жишээ нэ тийм ээ. Чи 10 цагт 12 цагт ирсэн юм чинь би ягаад 3 цагт ирж болдгүй гэдэг ч юм уу. Яг энэ тал дээр ер нь эмгтээчүүд ирчүүд хэллүү хоорондоо юм юу байдаг л да харьцаа байдаг л да. Тэр зэрэг та яаж энэ харьцааг ер нь зохицуулах вэ? Зохицуулдаг вэ ер нь бол? Энэ ч ер нь баян байдаг зүйл шүү дээ. Ер нь би тоглоом хийгээд найз нөхдийнхөө дунд ярьдээ.
эмэгтэй хүмүүс бага ажил их мөнгө олж ир гэж л дандаа шаарддаг. Чи одоо юу гэсэн үг вэ ч гэдэг. Банк ухаас өөр арга замгүй болчихлоо. Тоглоо гэдэг байхгүй. Бид маш их удаан цагаар хөдөлмөрлөхөөс өөр аргагүй байдалд ордгоо гэдэг. Өөрөөр хэлбэл эрчүүд бид өөрсдийнхөө зовлон ярих хэвээр, бэрхшээлүүдэд хуваалцах хэвээр. Дээр нь нэмээд одооч би бараг тэгээд 8 өнгөрөөл бол тэгэл ер нь нэг л яагаад ч юм сандраал явчихна. Тэгэл ерөөсөө ямар сайн их нэртэйгээ хамт 8 өнгөрөөл ингээл бас нэг найз нөхдөйхөөр айл хондроор орох ажил гарна шүү дээ. Өдөө орон нутгийг. Яагаад ч мэдгүй биологийн зам хөдөлт юм уу 8 өнгөрөөл ерөөсөө сонио оргоод нөгөө хэдэн хүүхдүүдрээгээ чи хараач ингээл ерөөсөө ингээл гачин болоод тэгэл ерөөсөө сандраад харин нөгөө хамт явж байгаа манай хүн чинь юм. Чи яагаад дамтуу хийгээд байгаа бэ? Чи байж байгаа ч гэл эхлээд чи намайг ийм болгоо хийцаал гэдэг ерөөсөө. Дээр нэг тэр нэг нэвтрүүлгээр одоо нэлээ хэдэн жилийн өмнө юм да манай нэг нэлээ ахмад одоо гавьяат урлагийн түхэн нөхөр бит хоёр хизээч хэрэлдэж байгаа гэдээ ярихлаар нэргүй тийм дипломат гэрдгүүд амьдрах хэцүү шүү дээ гэрч. Санаа сайн юу байна юм гоо да. Ингээд байвал хэрэлдэхгүй л дээ зүгээр бид чинь хоорондоо бас л тэгэл бас ингээл манай хүн чинь бохомдоо шүү дээ. Одоо ялангуяа хүүхдээ өмөржил битээр хоорондоо бас түр таар хэн шүү дээ. Нөгөө хүүхдүүдээс болж нөгөө одоо заримдаа л одоо би хүүхэд байхдаа ингэж нойл байгаагүй дээ. Одоо энэ ч ямар сони юм бэ гэж над руу харахтай би 7 дугаар хүртэл онцраагүй үнэ ингээд тэрийг хэлэхгүй ч гэсэндээ нэг жоохон санаа зовоол те. Тэгэл нөгөө октоуд маань ингээд бас ингээд чангалхлаар зэрэгэл өстө төвчээр барагдаад нөгөө хүүхдүүд ингээд жоохон холдохлоор нь хэлчихгүй чи яасан мó хүн бэ чи хүүхдүүдийг шээсийн госл өсөртөл алгадаад ахтай яадаг гэл ингээд бид чи хоорондоо бас марах юм байлгүй яа хүний амьдрал. Тэг гэр бүл тань тийм ээ. Гэр бүл тань байна гэх. Тэгэл тэн дээр миний баримталтай ганц л зарчим бэ. Хүүхдийн хажууд хэзээ ч хөрлөж болохгүй. Алтан зарчим. Тэгвэл чичгээл тэр чинь хүүхдийн маань өсвөртөл алгадаад нөгөөх нь ямар сайндаа нэг сони юм ярьсан байгаа. Ингээ битээр 100 байдаг хүүхдүүдэд дандаа чулуут руу хадмынх руу явуулна. Манай хадм аав ээж хоёр маань тэр хүүхдүүдийг их сайн хүмүүжүүлж байгаа. Юу хөдөөтэй байлга. Энд чинь усаа гацартаа наагаа тэр хөл нөцгөн яваад одоо тэр айл хийсэ тийм ээ. Ингээл тэр хүүхдүүд чинь тийм ээ. Хон ямаа сайн тэр үнэ сайн өхөр төмөргүүлэн тэр чинь бүгдөө амьдрал байхгүй. Тэр чинь тэр айл согтуу хүн орж ирэл дал хийхийг харж штэ. Миний аав бас ингэдэггүй энэ чинь бас ялгаа харах хэрэгтэй амьдрал. Тэндээс өөрөөр тусад нь өсгөж болохгүй энэ Монголын л амьдрал. Тэгээ миний ингээд нэг удаа хүүхдүүдтэй маань эмээн явж байгаад нэг юм 69 ч юм уу тэр нэг хөдөө машинд явж байгаад нэг юм одоо тэр кассет масетар л багтаа дуу сонсоод тэгээд ээж аавын тухай дуу байсан юм шиг байна. Тэгээд миний дунд охин их зөөлөн сэтгэлтэй үүлсэн юм байна. Тэгээ эмээн яасан миний хаа гэсэн чинь би ингээ аавчгаа санаад байна гэсэн чинь энэ имэйл болсон хиний нэг санаж яа гэдээ асуусан чинь аавгаа гэсэн байл та. Хүү яагаад чи ээжигээ сандгүй мөс миний аав ямар ч юм хэлсэн надад зөвшөөрдөг одоо загнадгүй гэсэн тийм санаа хэлсэн байна. Ээжиний яадан гэсэн чинь жаддаг гэхгүй. Хөөх одоо тэгэд аав нь өмөрөхгүй байна уу гэсэн. Өмөрдгөл гэхдээ ээж хамтдан зодчтэй гэсэн. Нөгөө яг би нөгөө чи бололдоо гэхлээр чи бас юу гэдэг байгаа гэдэг ихлээр би зүхтаад гараад өгсөн байхгүй. Тэгээд хүүхдээ хажууд хизээч хөрөлдөж болохгүй. Хоёрдугаарт бол бохомдох юм гарна бидний хооронд. Тийм бол өстой тас гүрийгээл өстой чичрээл дугуй байж өнгөрөөчөл маргааш нь тавьсан хойно тэгэж болохгүй шүү. Учир нь ийм учиртай шүү. Тэмээ одоо хүүхдүүдээ ингээд хувийн сургуульд өгөө барыг гэл ингээд тойрсон бас маргалдан шүү дээ. Би ерөнхий боловсролын сургуультай л би хүн болсон. Тэнд л хүүхдийн гизгнээс тулгаасан, тэнд л одоо мууцсан юм байхгүй. Одоо задуулсан, мууцсан, сайдсан тэр олон партинд гурвал сууж байгаа л би тэр найз нөхдөдийнхөө буйнаар өнөөдөр би энэ нийгэмдээ хүмүүсийн донд явна. Нийгмийн хүн болсон. Чи яагаад тусдан тэгэж ингэж аквариум шиг орчинд ингэж хүүхдүүдээ өсгөх гээд байгаа юм бэ? Өнөөдөр их олон баян хүний хүүхдүүдийн алддаг хоёр алдаа байдаг. Нэгдүгээр
тэр хүүхдүүд юм цай сургуульд яваа, тийм баян сургуульд явна гэдэг нийгмээс би арай элит гэдгийг ойлголт авч эхэлжээ. Тэр хүүхэд ирээдүйд их аюултай байдалд орно. Тэр сэтгэлгээ хэзээч арилгахгүй хүмүүс тэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол яана. Хоёрдугаар зүйл нь яг шоронд амьдарч байгаа юм шиг амьдарч шүү дээ. Ингээд ийм арзгар ийм том хашаатай ийм зайсанд нэг байшинтай. Тэрлүүн ийм хамгаалтчтай ийм автобус орж авдаг. Тэгээд тэр нь явж байгаа бас ийм торон хашаатай сургууль руу ороод тэндээ өдөржингөө байж байгаа дараа нь торон хашаатай сургуулиас тэр хүүхдийг аваад байр. Тэр шоронгоос ялгаагүй болчлоо. Энэ нийгмээс ингэж тасалж болдгоо маа. Бид энэ дээр чи ингээд иймэрхүү юмдаа бухимдсан шүү дээ. Гэхдээ хүүхдээ одоо миний хүүхдээ чи 84-т явдаг л да. Ингээд хүүхдээ чи 55 60 хүүхдтэй ангид байж байгаа надад. Би ЕБС-ийн бүтээгдэхүүн. Тэгэл бохомдсон шүү дээ. Тэгээд тэр үед бол би ингээд чимээгүүд гүрийгээл тэгэл дараад нь тавшраад инээ чанаагаад юм цай ууж байгаа хооронд нь нөгөө нэг ийм очиртай юм шүү гэж ярихыг би хичээсэн. Тэгэхээр манай нэвтрүүлгийн 2 дахь булан маань яг энэ сэдвийн дагуу ярилцах юм. Тэгэхээр таныг нэвтрүүлгийнхээ 2 дугаар буланд өрөхийг урьж байна. Та зөвшөөрч байна уу? Зөвшөөр. Би ч одоо юм хит их ярьж байна. Манай нэвтрүүлгийн 2 дахь булан хайрлах ухаан гэдэг нэртэйгээр тодорхой сэдвийн дагуу хөндөж ярилцтiin. Нансалмаа эмчийг урьж байна. Сайн байна уу та өчигмийн төргий? Сайн байна уу? За таныг зочинтойгоо танилцуулж байна. Хайр өөрөө юу юм бэ гэж. Халуун яриа гэдэг маань дотн сэдвийн дагуу ярилцах юу вэ гэхээр битээ тэр хүнтэй харьцуулаад байж байна. Бараг чи тэндээ суух гэдэг юм уу яасан ийсэн. Би чиний төлөө шүү. Бид хоёр хамтдаа шүү гэсэн сэтгэлийг өдөөж өгдөг. Энэ бол бас гэр бүлийн сайхан болов. Харьцуулна шүү дээ. Нөгөө харьцуул чи явна шүү дээ над тийм. Тэгэл би чинь Эдэл хийгээ тэр гүйлэгч, бид чанарыг эрхэмлэгч, бид ат жаргал нэг бэлгэлэгч. Ashley Home Store. Хийсвэр төсөлс ном биш, бодитоор мэдэрснэн ав. Вау. Америкийн номер 1 брэнд Амьдралын амт Аризона. Агниосны дистрибьютор Saroni компани. Харилцах утас 9910 62 38 9910 62 39. Эдмэкс компани төгс гүйцэтгэж тодосоо. Нён лед гэрлэн хаяг реклам үйлдвэрлэл. Ер нь эротик гэдэг маань агуу том урлаг л та. Жаав нарч бүр сонирм болоо ерөөсө том жижигүүд барьцсан алдаад тэгээд өөр тийшээ тэр кино бүгд сонирхоо үзчихсэн бол бүгд сонирхоогүй гацсан айгу анхаарлаа зэрэг өөр юм шилжээд Баяра ийм сайхан залуу байна. Хажууд нь намайг харалаа. Бүгдийг ингээл заагаа. Тэгэл ингээд дунд төөрөнгүүт нь би газ анхаалаа нь өөрөж. Тэр Умсгүй уруу гаргаж ирээ шийтсэн гэж ярьсан гэдэг. Хүүхдээ унтцсан хойно илгээ харьцаанд орох уу? Эсвэл яг тийм болж хүүхд сэрчих үү гэдэг юм уу? За үзэгчдээ халуун цаг ток шоу нэвтрүүлгийн маань хайрлах ухаан болон эхэлж байна. Нэвтрүүлгийн өмнөх дугааруудад бид нэр гэр бүлийн маш чухал гишүүдийн нэг болох хүүхдүүдийн бэлгийн боловсрол тэр боожлтын тухай асуудлыг хөндөж ярилцсан бол харин энэ удаад бид нар эмчтэйгээ бас гишүүн Ганбаатартайгаа хамт эхнэр нөхрийн халуун яриа гэдэг сэдвээр ярилцах болно. Ер нь тэгэхээр халуун яриа гэдэг маань дотн сэдвийн дагуу ярилцах юу вэ гэхээр өөр дээрээсээ зүгээр жишээ аваад ярихад бол би их нэртэй ингээ ярилцж байгаад ямар нэгэн тулгамдсан асуудлын тухай ярилцахаар эргээд тэрэнд амжиж байгаад нэг юм маргааны сэдв лөө орчдөг. Чи өөрөө энийг яах байсан, ийх байсан ингээд ийм маргааны сэдв лөө орчдөг. Энэ сэдвийг бид нэр
эхнэр нөхөр хоёрын халуун яриа гэдэг сэдвээр сэдв болгож ярилцах юм аа. Тэгээд Ганбаатар зочноос асуумаар байна. Ер нь ингэж нэг юм тулгамдсан дотн сэдвийн тухай асуудлын тухай ярилцж байгаад ийм маргаан болчих тохиолдол юу хэрэг вэ? Саяны бит хоёрын ярьсан тэр жишээл бас энэний нэг жишээ юу? Өөр тийм тохиолдлууд юу вэ? Ер нь маргаан байна шүү дээ. Байлгүй яа. Хүн юм. Маргааныг шийдэх гол гарцуул ганцхан хүндлэл. За ялангуяа Монгол эрхтэй хүмүүс бол эмэгтэй хүмүүстэй хүндлэхгүй бол асар их утардаг амьтад шүү. Одоо утардаг байдгаа одоо хүн ялангуяа Монгол эрхчүүдэд ялангуяа хүндлэгээл болох юм бол тэр үхснээс 7 дор үхсэнтэй. За ер нь та нарын аав ээжүүд миний аав ч ялгаад ижид маань магтуулахын төлөө амьдрдсан болов уу гэж би боддог. Би ч өнөөдөр ингээд эмэгтэй хүнд хандаа магтуулна гэдэг хамгийн арга жаргалтай. Ер нь амьдралын зорилго шиг тэгж бидэнд ойлгож байгаа шүү дээ. Тэгээд эрэгтэй хүмүүсийг хүндэл эмэгтэй хүний хайрл аавыг тэмээ хүндэл ээжийг хайрл гэж Монгол өгч эндээс гарч ирж байгаа шүү дээ. Ингээд манай Монголын дуунуудын 99% нь эмэгтэй хүнийг ээжийг хүндэлсэн дуу байдаг. Бусад орнд бас тийм биш шүү. Одоо энэ зах зээлийн ороо босгоо үед бол эрчүүд хүндрэлтэй байгаа. Бидэнд ажил олдохгүй байна. Бидэнд хүнд байгаа. Энэний үед бол биднийг бас хүндлүүл их баярлна. Учир нь шүү дээ. Ямар ч юм бай эцсийн өдөр бол тэгэл эрчүүд өгдөг баг. Эрчүүд л тэр дайм тулаан тэр хүнд уурхай байна уу, амир сэтсэн бүх ажил руу гал байна уу, бүх юм руу эрчүүд л явдаг. Хүүхнүүдэд бид хүндлэх ёстой. Энэ хүүхнүүд бол одоо би яхавдаа нэг юм санаад орчлоо. Миний найз ариун болд байглаа гэж хөвсгөлийн охин байглаа гэж одоо миний найзууд энэ ангаахаа сургууль байсан. 4-р курс. Би чинь Новосибирск оюутан байсан. Новоогоос ирсэн. Амралтаараа ирсэн. Гамбаа чи эмэгтэй хүн төрхийг үзэх үү гэж хэлээ. Жоохон оюутан хүүхдүүд төр чи одоо нэг аймаар чи юу хөвдө сонирхолтой хийх юм байна тийм ээ. Эмэгтэй хүний тэр бид мэдэхгүй шүү дээ. Тэр яаж төрөх сонирхол. За гэж үгүй яах гэсэн. Тэгээ энэ 3-р хороолд очоод нэг юм маск юм халаат цагаан халаат аваад 4-р курсын тэр гэж хэлээрэй гэж чинь. За Орсон эмэгтэй хүн төрж байгааг хараад ижээгээс асар хөр чи манайг яаж давж өдөрт болсон юм. Ер нь бол эрэгтэй хүмүүс тэр эмэгтэй хүний тэр их хүнд давж өдөртгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд би тэн дээр ухаалтад онсон. Би амьдралдаа нэг удаа ухаалтад. Нэг мэдсэн ингээд намайг ингээд хоёр сугнаас ингээд тэрвэрсэн ингээд евро ингээд шатаар ингээд коридороор чирээд гарч явах гэдэг нь ухаалтад. Ер нь маргаан гарвал хүндлэлээр шийднэ. Тэгээд соварж уурлаж цугтаа баярлах ёстой гэдэг л юм зарчим үйлчлэлөө да. Маргаангүй амьдрна гэж бодлаа. За яг энэ асуудал дээр бол ингээ ярихад эрэгтэй ч эмэгтэй ч ялгаагүй, эхнэр нөхөр ч аль аль нь ялгаагүй нэг ажлаа тараад их ядарсан гэртээ орж ирдэг. Ажил дээр баахан ажил дээр үүссэн асуудлуудын талаар нэрвтэж тарих оюуна шавхаж ирж хагаад гэрт хурж ирээд дахиад дуусахгүй бүр хүнд сэдвүүд лөө хүнд асуудлууд л ордог. Тэр үедээ аль аль талаасаа ядарсан хүмүүс ярилцах гэхээр ив зүгээр ярилцахаас илүү маргалдах би ядарч гин энэ асуудлыг ч дараа ярьж болдгоо юм гэсэн ийм маргаанууд юу нүсэд идэм шиг санагдтыг. Миний хувьд ч гэсэн бас тийм байдалтай тулдаг. Харин манай оролцогч бүсгүйчүүдээс яг энэ зүйлийг асууя л да. Ер нь ийм гэр бүлийн асуудлаар оройдоо тий ажил тарсны дараа ирээд уулзахад ер нь маргаан болдог хувь нь ер нь хэр их хөвтэй байдаг вэ? Ер нь ив зүгээр шийдэгсэн тохиолдол хэр их олон хөвтэй байдаг вэ гэж асуухыг хүсэж байна л да. Манай нөхөр бол нисхийн салбарт ажилладаг. Тийм, метод инженер хийдэг хүн байгаа. Тэр хүний ажил бол мэдээж их. Тэгээд арын албын хашнигд бол миний хувьд бол маш өндөр хариуцлага үүрэг байдаг. Тэгээ хагас бүтэнсэн тэр тусмаа амрах зав бас бага нислэгээр ийж тийш явчихдаг. Тэгээ надад гаргаж байгаа ганц цаг нь бол бүтэнсэн өдрөл олддог. Тэгээ энэ бүхний ард бол маргаан мэдээж үүснэ. Анхандаа бол нөгөө анх гэрлээд ойлгохгүй чи одоо ямар яриаддгийг залуу хүмүүс би шамтай хамтдаа байхад цаг хугацаа маань бага байна гэдэг юм. Гэтэ сүүлдээ бол энийг би ойлгох ёстой, тийм ээ. Энэ хүн бидний төлөө одоо ажиллаж байна. Тэгэхээр
эмэгтэй хүн арын албаа хашвал эр хүн бол хийсэн ажилдаг. Эр хүний одоо мундаг эр хүний цаанууд мундаг эмэгтэй байдаг. Тэгэхээр би бас амьдралдаа маш их бахархдаг. Ямарваа асуудал бол мэдээж залуу гэр бол үүсдэг. Тэр бүхнийг бол одоо хүлээцтэйгээр зөв шийдэх ёстой л гэж би бодож байна. Өөр санал байна уу? За мэдээж эрэг байлгүй л яах вэ? Энд чинь угаасаа байхгүй асуудал биш. Бүхэл эмэгтэйчүүд гэр бүлийн хооронд байж идэг. Жишээ нь бол өдөржингийн ачаалттай гэр одоо ажилтаа гэл ингээл өдөржингийн бүхэл бүтэн 8-9 цаг ажил дээрээ байж одоо стресстэй үе байж тээ. Тэгвэл гэртээ ирэнгүүт чинь нөгөө хүүхдээ чинь эцгийн урал боллоо. Одоо чи суугаарай гэдэг ч юм уу. Тэнгүүт чинь би маргааш би тийм ажил төлөвлөсөн. Одоо би тэгэж хийн штэ гингүүт чинь. Гүй чи суулта чи яхаар ингээл эндээс чи ингээл маргаа үсэж байгаа байхгүй. Манай нөхрийн найз ч юм уу аягүй сайн асуудлаа шийдэж явдаг байхгүй. Шилүүл өглөө босоод их нэртэй аягүй сайхан цайчнууд өгч чинь. Хоол игээд өгч чинь зарим үед амралтын өдөр. Тэгвэл миний нөхөр чи яагаад энэ одоо бат шиг байж болдгүй юм бэ чи? Үгүй энэ амар гоё хоол хийдэм бэ л ш тэгэхээр битээ тэр хүнтэй харьцуулаад чи навыг бараг чи тэнтэй суух гэдэг юм уу яасан ийсэ. Гэт ингээд тэндээс чи маргаа эхэлнэ. Тэнгүүт чинь би тэр гэрээсөө ойлгодог байхгүй юу. Тэгэхээр харьцуулалт гэдэг бол бас их хүнд асуудал л да. Яагаад тэгэхээр ялангуяа энэ гэр бүлийн эхнэр нөхрийн хоорондын маргаан дээр харьцуулахад бол энэ өөрөө маш их хортох хэлбэрт орж одоо харилцааны эвгүй хэлбэр рүү шилждэг. Яагаад тэгэхээр хүнийг одоо ялангуяа өөрийнхөө эрхэмлэн дээдлж явах ёстой гэр бүлийнхаа хүнийг өөр хүнтэй харьцуулна гэдэг бол нөгөө хүнд маш их дорой одоо мэд санагддаг, нэгдүгээр доромж мэд санагддаг. Тийм учраас энэ бол тухайн хүн дотор байгаа энэ одоо бүр өөрийнх нь одоо бодогдоогүй зүйлийг юм одоо унтаа байгаа мэдрэмжийг зэрэг гэх юм уу да. Ийм мэдрэмжийг төрүүлдэг. Харин эсэргээр ийм маргааны үед нөхрийгөө магтах хэрэгтэй. Чи минь авхаалцтай юм чинь одоо энийгээ зохицуулж чадна шүү дээ гэдэг юм уу те. Тэгтээ чи угаасаа энэ байтугай ажлыг амжуулдаг шүү дээ. Ер нь одоо юу гэдгийг энийг эсэргээр нь харин хийх юм бол маргааныг ер нь бол шийдвэрлэх хамгийн энгийн бөгөөд одоо эрэг гэж бодож байна. Тийм өгшөнэ та юу бодож байна? Зүгээр энэ дээр би зүгээр өөрийнхөө яг нөгөө одоо сэтгэл зүйчтэйгээ зүгээр санал одоо нэгдэх нь уу би нэг дэмжиж нэг ийм л үг хэлмээр байна. Яг эмэгтэйчүүдээ одоо би саяны эмэгтэйчүүдэд дэмжиж хамт олоо. Ер нь бол сайн эмэгтэй хүн байж сайн эрэгтэй хүн сайн явдаг. Энд дээр зүгээр нэг Обамагийн нэг одоо шагээрэ байдаг шүү дээ. Тэгээд машинтайгаа ирээл Колонкоос бензин авах гээд очсон чинь Обама Мишельд хэлсэн байна. Энэ чи харж байна уу? Тэрийг таньж байна уу? Таньж байна. Надтай суухаас өмнө чамтай одоо найзлсан залуу мөн байна. Тэгээд их тийм бардам энэ хүн Обама зөвөгч би ерөнхийлөгч. Ерөнхийлөгч. Тэгээд чи сэргэн атгатаасан маягаар ярихгүй. Тийм ээ. Гэхдээ тэр надтай суусан бол чиний орон суудаг гэсэн. Өөрөөр эмэгтэй хүний орой их өндрөө. Тэмүүжин Баатар тэр агуу Монгол улсыг бидний энэ сайхан орныг минь бий болгоход одоо хүчтэй болгоход ээжийнх нь тэгээд тэр бүртээ хатны тэр агуу ухаангүйгээр бодохын ч арга байхгүй. Төсөөлөх нь ч хэрэггүй. Тийм учраас дандаа энэ хантайгаа ярих хэрэгтэй. Том шийдвэрүүдэд ярина. Тийм учраас миний хувьд бол тэр бэрхшээл баг, харьцангуй гайгүй. Тэгээд чинтэй 8 болоод одоо би ч ерөөсөө нэг л толгойд юм орж ирэхээ болоод сандраал хэлдэг болсон байлээ шүү дээ. Намайг бас тийм бол гайхсан. Нэг л санаа хэлье. 21 оноос өмнө ч гэдэг юм ардын хувьсгалаас өмнө 1911 оноос өмнө Монголд бол гэрээ эзэн хүн ингээл адууга шөндөө манаад өдөр нь одоо тарууга гнаал тэгэл одоо адуу малаа гаргаад ингээл тийм ээ үхэр дөхөөрөл ингээл ард хажил хийгээл гэртээ орж ирэл ядраал ингээл хэвтгэл нөгөө таргуйн эхнэр нь арилгаал тэгэл шилтэй хоол хийгээл ингээл тавьдаг энэ гэр бүлийн ажлын хуваар байсан. Энэ олон жил явж ирсэн. Өнөөдөр бас үнэн та нарын хэлж байгааг би ойлгож байна. Авгаа нөхөр хоёулаа адуун давхаал хоёулаа тарууга гнаал оройн хоёулаа 500 мянган төгрөгийн сарын тийм ээ сарын 300 мянган төгрөгийн тарууг авчираад
авчираад хаянгуутал хоёулаа дээшээ хараад хөвтмээр байдаг. Тэгэхдээ чи тарууга агнаач одоо өвчөөч гэж сууж шүү дээ. Тэгэхээр энэ дээр энэ бидний бэрхшээл гарч ирж байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр энэ дээр миний санаа харин тэ би санаагаа хэлэх гэсэн л да. Ирчүүд бид ч гэсэн өнөөдөр энэ дээр хотчж байгаа энэ зууны одоо энэ амьдралын хэв маяг дээр тохируулж тэр хоорондоо ярилцаж тэр хоорондын гэр бүлээ авч явах тэр дөрмүүдээ зохиох хэрэгтэй. Хоёулаа сарын 300 мянган төгрөгийн таргуунд явчаад хурж ирэнгүүтээ нэг нь өвчин гэдэг бол яг харамсалтай шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс маань зүгээр орж ирэнгүүтээ сонин уншаал дээшээ хараад гэвтэл бас тийм. Гэхдээ нэг нь 1 сая төгрөгийн таргуу авчираа нэг нь 300 мянган төгрөгийн тарга авчирж байвал бас тэр ачаалаа ойлголцсон шүү дээ. Үнэхээр би ядарч байна. Одоо ачаал хүнд байна гэвэл нөгөөдөг чинь бас нэг 3 тарга авчирхад 2-ын чи арилга, 1-ийн би арилга идэр гэж ярих нь шүү дээ. Харилцан ойлголцлын асуудал. Тэгээ энийг ярьдаг байх ёстой. Гэхдээ эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг хүндлэх явдлыг бол хэзээ ч орхигдуулж болохгүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээ хайрлах, халамжлах явдлыг хэзээ ч орхиж болохгүй. За зөв энэ чиний зүгээс надад хэлэхэд бол ер нь бол ингэдэг тийм ээ. Одоо хүмүүс эрэгтэй хүний үүрэг, эмэгтэй хүний үүрэг гэр доторх. Эхнэр хүн юм чинь одоо чи гэр орныхоо ажлыг хийх ёстой. Тэгээд би бол одоо гадуур ажиллаа хийгээд ирсэн одоо амрах үүрэгтэй. Миний бол амрах нь бол миний эрхийн асуудал гэдэг юм. Нэг юм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд нэг юм бас одоо ажил үүргийн хуваар гэж түрүү хэллээ тийм ээ. Яг тэрэн шиг эрэгтэй хүмүүс гэр бүлийн ажил тийм үү одоо ялангуяа ажилд хараад ирж байгаа ажлын өдөр ч юм орой биенийхээ ажил туслахдаа тэрийг одоо тухайн хүний үүрэг гэж илүү хүлээж авахаас илүү эхнэртэй тусалж юм. Одоо би чамд ажил хийж өгч юм гэж ихэнх нь хүлээж авдаг. Тэгэхээр нөгөө яг мэдээч хэрэг цаг хугацааны үед нийгмийн хувьсэл одоо өөр байх үед мэдээч хэрэг одоо нэг нь ангаа нөгөөх нь холоо хийн авчирсан анги хоол болгон ч гэдэг юм уу те. Ийм үүрэгтэй байсан бол одоо бол энд би бинийг одоо харилцан туслах. Тэгээд туслахдаа тэрийг бол өөрт нь хайртай учраас тусалж байна гэдгийг эмэгтэй хүн мэдрэх тусам бол илүү аз жаргалтай болдог. Нөгөө талаасаа тэр нь эргүүлээд босуудын хоорондын харьцаанд илүү эргээр сайхнаар нөлөөлж одоо нөгөө маргааныг үүсгэх шалтгаан гарч ирэхгүй байх. Ийм бас асуудал байдаг бахан л те. Тэгэхээр одоо танаа гэр жишээ та мэдээж хэрэг мэдээж маш их завгүй байдаг гэж таараа орой орж ирээд эхнэртэй туслах хоол одоо гэр орныхны ажил туслах тэр хэр илбэг байдаг вэ? Ер нь манай гэр бол орой 6-аас хойш тэгж айхтар хоол хийгээд байх сонирхолгүй болсон. Яг тэгвэл одоо хүүтэн өвөл малтай нацолж байсан эрчүүд бол орой тэр хүнд хоолоо идэх шүү дээ. Бид чинь тэгэл үргэлжил одоо ялангуяа миний ажил бол нөгөө хурал дээр янз бүрийн юм яриад цаасаа уншаад судлаад ингээл явна гэдэг чинь өдөр болж өгвөл хоолоо идэн. Тэгээ өдөр бол ерөөсөө болж өгвөл одоо нэг гурилтай шөл угаал тэгэл бол хүн ер нь бага идэх хэрэгтэй. Тэгээд орой бол харин гэр бүлийн дулаан уур амьсгал гэдгээрээ бид чинь нэг юм тийм ээ сайхан гурилтай шөл хаяа ингээд яг гэр бүлийн эрт ирсэн тохиолдолд бид хоорондоо хийн. Тэрэн дээр бол одоо үннээ хэлнэ бас худлаа хэлж болохгүй зөв миний ханил голдоор хийдэг. Тэгээд манай хүнч бас харьцуулан шүү дээ намайг. Миний аав хаяа хоол гоё хийж биднийг баярлуулдаг байсан юм да. Харьцуулан шүү дээ. Нөгөө харьцуул чи явна шүү дээ над дээр. Тэгээд би чинь ойлгож байна. За тэгээ заав гарвал боллоо яах вэ? Тэгээд одоо ойлголцсон шүү дээ. Надтай чи намайг бити харьцуулаад айтар гэвэл тэгээ бүр буруудаа явчих шүү дээ. Тэгээд за одоо болт хийх маягаар тийм ээ. Найз нөхдөд минь харьцуулаагүй нэг юм даа гэж бодсон шүү дээ. Миний найз одоо ингэсэн хангаад нэг найз байдаг. Тэр бол хачин сайн хоол идэг. За тэр тэгээд миний ирээдүйнгийг бол нэлээд унгана. Хүнд байдалд оруулна намайг. Тэгээд яг хоо зарим үедээ зав гарсан үед тэгээд аяг тавг ядаж угаана. Хоолыг хийдэг юм байна. Тэр л өөрөө тэр хүмүүсийн хооронд би чиний төлөө шүү, бид хоёр хамтдаа шүү гэсэн сэтгэлийг бол өдөөж өгдөг. Энэ бол бас гэр бүлийг сайхан болгодог. Тэгэхээр тэр яг гамбаа гишүүний хэлж байгаа шиг Нансалмаа хэмчээ хэлж байгаа шиг энэ эргээд нөө эхнэрийнхээ ажилд гэр бүлийн ажилд туслахгүй тий аяг тавган чад угаахгүй өөрөө хөвчээл ингээч тэгээч гэдэг ах нь эргээд нөө эхнэрүүдийг бухимдуулдаг юм шиг санагдсан юм л. Ялангуяа над амралтын өдөр их цөөхөн олдог. Би амралтынхаа өдөр бол телевиз үзэл бүх гарч ивэл бүх үзээд
Ерөөсөө би ингээд спортын сувг үзсээр байгаа дуус. Чи өдөржингөө спорт үзлээ гэж. Өдөр бүх үзэл, орой хөлбөмбөг бүх үзэл, шүн дахиж хөлбөмбөг үзэл. Тэгээ ерөөсөө ингээд сууг эргүүлэл байж харах. Эндээс их маргаан үүсдэг. Тэгээд их надлуу их хатуу үгээр ингээд дарц шидгэлтэй, үгэн сум шидгэлтэй. Яг энэ шиг одоо манай анзаараад байх ер нь тэр үед ингээд их хатуу үгнүүдийг эмгтээчүүд нөхрүүдэд хэлчихдээ юм шиг санагд. Та нарын хувьд иймэрхүү нөө жижигхэн шашигхэн ийм тоогоо тойрсон юмнаас болоод бүр даймжирсан маргаан болж исэн. Дээр нь нөхөртэй айгүй хатуу үг хэлжсэн тэр тохиолдлуудаа яриач гэж хүсэж байна. Нөхөртэй хамгийн сүүлд ер нь хамгийн хатуу үг ямар үг ер нь хэлж ив. Тэгээ дараа нь бас харамсаж исэн тийм ээ. Мөн новш минь би чамдтай дахиж хүүхэд гаргаж өгөхгүй. За юу вэ? Тэг хэлжсэн. Тэгээд одоо бол би бас дахиад бас төрсөлдөө хүү гаргасан. Тэрний дараа хаширахгүй. Тэгээ би бас харамсчихсан л да. Тэгээд харамсан ирээсээ тэгээд миний ань бас ойлгож байгаа хөө ойлгосон байхаа. За миний хувьд би нөхөртөө нэг гомдоод дуурласнаа нэг айгу муухай үгэлжсэн. Мөн тэнийг мөн новш минь чи тэр хин шиг доржоо шиг байж чадсангүй. Доржоо бол тэгж ихнэрээ халамжилдаг хайр тийм ээ. Чим дураака зайлаарэ гэлжсэн. Одоо тэр үгэндээ л харамсаж байна. Ер нь бол зайлаагүй л байгаа. Тий, ер нь яг тий. Ер нь бол иймэрхүү хатуу үгнүүд эрэгтэй хүнд тусахаараа эргээд ямар сөрөг нөлөөг үзүүлдэг юм болоо. Тийм ээ. Энэ талаар бас тойрын өөрсдөө чинь бас байр суурийг сонсог. Ер нь өөртөө итгэх итгэл нь алдардаг ч юм уу. Эсвэл гэр бүлийн ажилд итгэхгүй оролцдог болдог ч юм уу. Яад юм болоо. Эрэгтэй хүмүүсийн хувьд одоо нөгөө ялангуяа хатуу үг за эмэгтэй хүний хувьд ч гэсэн ялгаагүй мэдээж хатуу үг аль алинд нь мэдээж хэрэг өөр тусна л та мэдээж. Гэхдээ хайртай хүнээсээ тэр хатуу үгийг сонсно гэдэг чинь маш хэцүү тийм ээ. Тэгэхээр нөгөө талаасаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо нөгөө тархины онцлог гэж бас байдаг. Тэгэхээр яагаад тэгэхээр эрэгтэй хүмүүсээс эмэгтэй хүмүүс одоо нэг зэрэг өөрсдөө адилхыг олон юмыг бас хийхийг шаарддаг л та. Яг л эрэгтэй хүний тарих эмэгтэй хүний тарихын хооронд их ялгаатай. Яг л эрэгтэй хүн бол одоо нэг зүйл төвлөрсөн бол ерөөсөө тэрийг л хийдэг. Жишээ нь ингээд сонио уншиж байгаа ч юм уу телевиз үзэж байгаа тэрнээс гэтэл хажуугаас нь ихнэр одоо хөө чи тэгснэ өнөөдөр тэгснэ үү тэгчээж энийг ингэчээж наадахаа үдчих хоорондоо ингэчээж гэдэг юм ингээд нөгөө бидний ярьдаг одоо зүйлсүүд эхэлдэг тий. Гэтэл тэр хүн бол тэрийг хүлээж авах чадвар нь одоо байглаасаа эрэгтэй хүний хувьд тархины одоо мэдээлэл дамжуулах чиглэл нь бол өөр буюу хоёр баруун зүүн тархины хооронд мэдээлэл солилцох нь бол биш урагшаа хоошоо гэсэн юм хэлэхээр бол одоо мэдээлэл солилцдог байна. Гэтэл эмэгтэй хүмүүс болохоор баруун зүүн тархины хоорондоо мэдээлэл солилцох чадвартай байдаг учраас маш олон зүйлийг буюу одоо эрэгтэй хүн одоо шугамн сэтгэлгээтэй эмэгтэй хүн одоо ийм дэлгэрмэл сэтгэлгээтэй буюу ийм олон зүйлийг хийж чаддаг байна. Жишээ нь ер нь эмэгтэй хүмүүс нэг зэрэг одоо уцаар яриад тийм дугаалгын машин ажилуулад галтайгоонд очиж хоолоо игээл те хажуугаар нөхрөө загнаад хүүхдээ ч загнаад энэ болгоныг амжуулаад идэг. Тэгэхээр эмэгтэй хүн тэрийг яг би ингэ болоод тахад ягаад энэ нөхөр чаддгүй юм бэ? Тэгээд ирэхлээрээ нөгөө нөхрийгөө тэр эрэгтэй хүн биологийнхоо хувьд ийм олон юмыг зэрэг хүлээж авах чадваргүй гэдгийг бол мэддэггүй учраас хатуу хэлцдэг байна. Тэгэхээр эрэгтэй хүн болохоор өдөржингөө ингээд би одоо эмэгтэй хүнээс хайр халамжлал хүсэж байдаг. Бид нэр өмнөх дугааруудаараа ч ярьж л байсан. Эрэгтэй хүн бол хайр халамж игрэллийг ээж шигээ одоо эхнэрээсээ бол ээжийн үүргийг, эхнэрийн үүргийг, амаргийн үүргийг бүгдээрингийн хүлээж яадаг. Тийм учраас эргүүлээд одоо эхнэр маань намайг халамжлах ёстой гэсэн ийм харьцаа маань эргүүлээд хосуудын хооронд ийм маргаан үүсгдэг учраас энэ нь эргүүлээд тэгээ харин түрүүний хэлдгээр одоо харьцуулаад чи дорчиг байхгүй яасан, батчиг байхгүй яасан, миний аав шиг байхгүй яасан ингээд харьцуулаад ирэхлээр энэ маань одоо нөгөө дотор байсан унтаа сөрөг мэдрэмжүүдийг сэрэж харин одоо энэ нөгөө маргаан үүсгэх, хэрүүл маргаан үүсгэх ийм сөрөг үр нөлөөтэй байдаг ахын л дээ. Яг энэ ярьж байгаа сэдвүүдээр бид нэгэн судалгааг бэлдсэн байгаа. Тэгээ энэ судалгааг эрхэм гишүүн таныг бас нэг үзэгч олонд хэлж өгөхийг хүсэж байна. Нөхөрт хамгийн хүн дээр тусдаг эхнэрийн үг гэдэг энэ судалгаан дээр нэгдүгээр ийм байж бас өөрийгөө эр хүн гэд байгаа юм аа гэж үг байна. Хоёрдугаарт миний эмийг одоо л мэдэж байгаа юм уу гэдэг үг байна. Гуравдугаарт яаж яваа чам шиг хүнтэй суучих вэ гэсэн энэ хаяа надад хэлдэг үг байна. Уг нь гайгүй юм шиг байсан шүү дээ гэж хэлдэм л да надад тэгээд чи миний төлөө юу хийсэн юм бэ гэж үг байна. Өөрийгөө л хичээ гэдэг юм үгнүүд байна. Энэ үгнүүд одоо энэ хамгийн хүнд туссан үгнүүд гэж байна. Эрэгтэй хүний тэр үнэт зүйл рүү дайрна гэдэг бол
Одоо би нэгэнт тийм үнэт зүйлээ алдсан хүн бол эрэгтэй хүмүүсийн нэг аюултай сэтгэл зүйн тийм юм байдаг шүү. Гэвэл бэрхшээл учраас ингэх юм бол дотоод сэтгэлд гаргахгүй. Дотоод сэтгэлдээ гомдож эхэлнэ, дотоод сэтгэлдээ өвсөрж эхэлнэ, дотоод сэтгэлдээ бодож эхэлнэ. Эмэгтэй хүн бол гаргадаг онцлогтой. Бэрхшээл учраас эмэгтэй хүн бол уйлаад, унжаад, давхаал ороод ирнэ шүү. Тэр үед одоо энэ хэрвээ эрчүүд одоо энийг сонсож байгаа бол зөвхөн эрэгтэй хүмүүстэй би өөрийнхөө л дуршлаа. Би сэтгэл зүйч биш. Тэгтэл одоо төрийн хүн гэдгээрээ би гэр бүлээ засах үүднээсээ л ингэж судалж яасан, бодож яасан зүйлээ л хэлж байна. Эмэгтэй хүн бэрхшээлтэй байгаа л зовлон зүдгүүртэй тэгэл чи юм уу олигтой байсан бол би арай ч ингэж явахгүй байсан гэдэргээд ийм үг хэлэхэд сериозны эрчүүд хизээч хүлээж авч болохгүй. Энэ бол ерөөсөө зүгээр л нэг дотроо онгойлгож ярихын төлөө ярьж яана гэж бодоод гүлийгөө чичрээл нэг цаг гүлийгөө ингээд суугаад нөгөө чи яриад дуусаад өгөө нэг аягцаа уучаач гэдэг тэгэхэд тэгээд бүх юм тэнгэр цэлэвсэн шиг алга болно. Энийг одоо залуу эрэгтэй залуу гэр бүлийнхэн заавал сургаж явах хэрэгтэй. Тэгээд нөгөө хүн чинь юу ярьж яснаа ч мартцсан сууж байгаа. Зүгээр л доктор нь онгоц тэгэхгүй тэгэл чи юм уу олигтой байсан бол тэр доржийг харахад тэгвэл чи доржтойгоо суу гэж өөдөөс хариулахгүй ингээл суугаал. Эрэгтэй хүн бэрхшээл учрахлаар яах вэ гэхээр нөгөө агуу руугаа орж байгаа шүү дээ. Одоо сэтгэл зүйчний ганц хэллэг шүү дээ. Ингээд агуу амтан багтаа. Агуу руугаа ороод ингээл толгоогоо салаавчлаад хомрийнхоо орон дээр буруу хараад хэвтээд байна. Бодоод Монгол эрэгтэй хүн бол ялангуяа ийм ингээд бүр дотроо бодоод ингээд хариултаа олохгүй өөрөө шаналаа суугаад байна. Тэгэхээр л эмэгтэй хүн чинь үгүй чи юугаа бодоод байна? Чи бэрхшээл өрөнд орсон үнэн чи надтай хуваалцаач яриач. Айгүй л одоо тэр өмнөхөө бодоод байгаа юм чи юу яриад бодоод байна гэдэг ингээд ингэж л бодож асууж болохгүй. Хүндэл эрэгтэй эмэгтэй хоёр өөр хүн гэдгийг ойлго. Өөртөө чинь адилхан байх албагүй. Бас эрчүүд бид ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүд бидэнтэй адилхан байх албагүй. Миний одоо хамгийн бэрхшээл бол ингээл юм уншаад нэг гэртээ оройдоо очиод нэг цаас шагаагаал ингээд сууж яхад л чи хүүхэд ч наанс юм асуугаад байна. Хүү игээл ихтэл зочоод хардаг байхгүй. Миний хамгийн том бэрхшээл ингээд гэл ингээд тэр өсөөл тэр миний натуур шүү дээ тэр чинь. Тэгээд тэгэхээр эрэгтэй хүнийг онцлогтой эрэгтэй хүнийг өөртөөгөө тэр агуудаа орж тэр бэрхшээлтэй үедээ ингээд бодож суух цаг эрхчлөөг нь өгөх ёстой. Эмэгтэй хүн ингээд зүгээр бэрхшээлээ зүгээр ярих гал зүгээр цаманж яхад дэвчээртэй 1-2 цаг зүгээр яриулт гүлийгөө сонсоод энэ эрэгтэй хүмүүс тэр хүн даалгавар да ингээл зүгээр сонсоод байна шүү дээ. Тэгэл хариулчмаар санагдаад сонсоод хариултыг авах гэж тэд яриаггүй гэдэг бас бодлоо. Хэмэл юм билээ шүү дээ. Одоо тэгэл нэлээ өгөн бацсан яриаг бодож шүү дээ. Яг энэ асуудалтай холбоотой нэгэн үр дүн ер нь ийм байдал яг гэр бүл дотор яг ямар уур амьсгал ямар маргааныг дагуулдаг вэ гэдгийг бид нар нэгэн бичлэгээр хийсэн байгаа. Ингээд үзэгч та бүхнийг болоод нэвтрүүлгийн оролцогчдоо гэр бүлийн нууц дуран болонд анхаарлаа хандуулахыг урьж байна. Сайн байна уу? Халуун цаг ток шоуны оролцогч Бие Утган Жаргалын нөхөн байна. Тэгээд халуун цаг ток шоугаас зохион байгуулж байгаа нэвтрүүлэг жүжигт зохиомж жүжигт анхааралсан. Тэгээд ямар ч ихнийхээ хэсгээр анхаарлаа. Тэгээд ямар ч сан нэгэн жүжигчин биш болохоор тэгээд та бүхэн бас ойлгоорой. Эра тасар хой. Вытрать юм. Хөөе. Чи бас сони юм би ганц амталтууд гэх юм байна. Сони юу гэдэг юм бэ? Чи цуус нэг зүйл хэлж болохгүй юм. Хаана зүйл гаргаж байгаа. Энэ ганц амталтаа бол амарч хэцүү. Чи симба хийчих амарч болохгүй юм. Гэж нэг хөтэй ихтэй яадаг. Юу удирдлага хаана юм бэ? Чи нэг өөрөө эмхтэй байх биш нэ гэр мөрөө өөрөө цэвэрч болохгүй юм. Чи өөрөө ингээд дор цэвэрлээдсэн бол юу ч ингэж хөвлөрч идэв. Чи хажуугийн батган хараач
чижил. Тэгээд хүүхдүүд аваад салхимлан гараад гоё л идэм билээ. Чи яагаад гэж болохгүй юм? Чи өөрөө нэг гайгүй цалинтай ажил хийдэг байсан юу гэж нэг ингэ байж хэрэгтэй. Амралтын өдөр ч гэсэн нэг тахаа замарч болох гэдэг. За залуу чи нэг ганц нэг хоол нэг идэх юм аваад шүү дээ. Тэгчээ гэрээ зэвэрлээ. Хараа. Начаа хоол. Хараа. Хичээ байгаа надад төслөө штэ. За яраа. За гал хоолойч. Хоолой тэгээ хоолой хийчихэд юм хамт хэлээ юу. Харин хоёр хүүхдүүд орсонд оруулчлаа. Жохон тухайлах юм байна. Чиний жоо амттай юм гэж болов уу? Амнаас унчих гал юм. Яг чиний ядаж амтлагч хийгээд амтлаад байсан юм чинь. Бас амттай. Чинь үлээд байна. Амттай болж чадсан юм хэлээд байна шүү. Би ямар нэг чамаар байн ийм хоол хийлгээд байгаа юм өдөр болгон. Чиний ганц амралтын өдөр нэгтгэл гараад өөрөө хоол хийж болно шүү. Чир нь өөрөө энэ өдөр тэр юу гэж ингэртэй? Юу гэсэн Чи юу гэж чи одоо тэр дээр үе хүмүүсийг ер нь ямар байсан гэж одоо чи одоо юм л бол нэг хүүхд гэдэг нэг хоёр хүүхд малцж чадахгүй чи тэр дээр үе 8-9 хүүхдтэй айл одоо яаж болгож ийсэн байж таа чи юу яа түүч наа хүүхдэд өөрсдөө өсвөд ажиллаад үзэхгүй юу нэг хаяа гараад найс тогтоогоос гэж юм төрлөө араас баймаа уцтаа хүүхдээ авч хүүхд чи ингээд гэдэг хэвчээ автомат гарч чадна гэж Юу чиний нааш чиний хийсэн хоолыг таарчтэй. Хөөе хайж чагаа. Гарч хоол идий. Хөөе хоол идэх юм байхгүй. Харахгүй юу? Чи одоо миний өсөн гээ яач тий. Юу сүн би ч цалгаа чи одоо тэр мөнгийг хоолтож хүрчихгүй юм. Чи юу айлхтай юм гэж байгаа юм сони юм байна. Чи юу чи энэ одоо хиний цалигаар болгож байгаа юм шүү дээ тоо. Чи одоо юу яа? Юу сүн юм? Чи өөрөө хиний цалигаар болгож байгаа гэж бодоод нэг үйлсэн шүү дээ. Юу сүн би харис нэг хүүхдүүдээ гэртээ ороход би ажил төрөлтөд ороод яваад байгаа сте. Чи бол гайгүй цалинтай шүү дээ. Юу сүн таньч гэр орны ажил хийх найдах зэрэг гадуур бүр ажил хийх мөнгө олохгүй гэтээ дүүс цаа хүүхдүүд зөндөө энэ зэрэг бүхэн цаагаарч байгаа. Харин ч юм би хийчихсэн. Чи миний төлөө юу хийсэн? Юу эцэц гэрүүл хөндлөл ингэж махаж ажиллаж явж байгаа шүү. Чи миний юу гэж байна? Яхаа яаж явж байгаа чамшмаатай сууж байна. Чи ядаж зүгээр хүний ань шиг нөхрөө халамжлж байгаа ч хаана вэ? Тэгэд аав ээжтэй хамаг ажиллаад авчихчаад олигтой цалин авдаг юм шиг гадуур хамаг цагаа үрээ явах юм чи. Чи юу тавгүй байчихгүй юу? Юу н оройтод байгаа юм байхгүй л байгаа шүү заа юу. Түүчтэй мөнгөтэй сах хүүхд нь олоо авахгүй юу чи? Чи намайг дурандаа гэж байж байгаа юм. Түүлдээ болчихгүй юу чи болчооч? Болио ш. Бол за. Болио. За ямар ч нэг ийм хатаа үзлээ яг жүжиглэлсэн ийм зохиомж юм байна. Гэхдээ энийг харж байхад бол миний л амьдрал яг нүдний өмнө бууж илаа л да. Магадгүй манай найруулагч манай эхнэрлүү залгаж хагаад битүүр ямар юм ярилцж юунаас болоод маргалдгийг л одоо хуулаа тавьсан юм шиг л яг ийм бичлэг л байна. Ер нь гэхдээ энэ бол гэр бүл болгонд байдаг зүйл үү? Эсвэл ганц надаас манай найруулагч асууж байгаад энэ бичлэгийг надаас хэдвлээ хийчихв. Тэгэхээр энэ бол ер нь айл болгонд л байдаг зүйл. Яг тэгэхээр эмэгтэй хүнийг хамгийн их уурлуулдаг зүйл бол нөхөр нь чи юу идэх юм бэ? Энэ аяг тавгаа одоо эрт нь угаачихгүй яасан. Одоо чи цайгаа эртгэн босоо чанчихгүй яасан ч гэдэг юм уу тий. Тэгэхээр эмэгтэй хүнд одоо сая бас Ганбаатар гүшүүн хэллээ. Эрэгтэй хүнд ийм үгийг хэлж болдоггүй гэдэгтэй адилхан эмэгтэй хүнийг уурлуулдаг өксөд бол чи гэртээ зүгээр сууж иж, чи өнөөдөр ажилгүй ийж ч гэдэг юм. Гэртээ зүгээр хүүхдээ хараа сууж иж, энийг хийчихгүй яасан юм бэ гэдэг үг бол маш их уурлуулдаг. А гэтэл эмэгтэй хүнд гэр бүл дотор маш их үүрэг байдаг. Ер нь зүгээр баг энэ хоолоод ярих юм бол 10-20-д ч үүргийг бол гүйцэтгэдэг. Эмэгтэй хүн гэрийнхаа за мэдээч хэрэг боловсрал, эрүүл мэнд, за тэгээ санхүү, эдийн засаг, нөхрийнхөө нарийн бичиг,
За тэгээд хамаатан салангийн хооронд одоо харилцаа холбооны мэрэгжилтэн тийм үү. Тэгээд дээрэс нь одоо аж ахуйн ажил. Тэгээд за банкны ажил гэх мэтээр ингээд бүр маш олон төрлийн үүргийг гүйцэтгэж идэг. А гэтэл тэр болгон дээрээ тэр хүн эхнэр одоо нөхрөөсөө тусламж авмаар байдаг. А тэгээд ганц өдөр хажууд байж байгаа юм чи надад энэ үүргээс минь хуваалцсандаа гэд маш их хүлээлттэй байж идэл нөгөө нөхөр маань ганц өдөр чи намайг амруулахгүй ядаргаатай өглөөс ирээчлээч гэдэг юм уу те нэг ганцхан өдөр нэг гэртээ 50 байлгачихгүй маа гэдэг маань эмэгтэй хүнд одоо маш их гомдолтой тусдаг байна. А нөгөө талаас одоо бас нөгөө физиологийнхаа хувьд ч гэсэндээ эмэгтэй хүнд бас ууртай уцаартай уюуд байдаг гэдгийг бас бид нэр өмнөх нэвтрүүлгүүдээр хэлсэн тийм ээ. Биений юм эрхийн өмнөх өдрүүдэд ихнэр чинь бол хүссэн хүсээгүй ааш муутай байх болно. А тэгэхээр физиологийнхаа хувьд ч тэр за тэгээд дээрэс нь энэ их олон үргийг хүлээж хахад хажуугийнх нь хүн хүлээн зөвшөөрөхгүй энийг үгүйсгэж яах гэдэг бол маш одоо гомдмоор санагддаг. Тэгэхээр чи гэртээ зүгээр ичиж юу хийжсэн бэ гэдэг үгийг одоо их нэртэй хэлж болохгүй шүү ирчүүдээ гэж бас хэлмээр байна. Таны хувьд ер нь өнөөдрийн ордсон нэвтрүүлгээ дүгнүүд сэдвээ дүгнүүд шилжүүлэн сонсож байна. За хайрын тухай ярьлаа. Хайр гэдэг энэ дөрвөн үсгнээс бүтсэн энэ үгний цаана бол хариуцлага гэсэн үг. Би хойноос ч ингээд нэг хүний хойноос л хөөцөлд бол би сууйлдаа хоёулаа хамтарч амьдрья гэж бөө хайртай маятай гэж бөө юм хэлцэл суугаад цаад утгандаа би чиний өмнө хариуцлага өрнө л гэсэн үг. Эх орноо би хайрлнаа гэдэг чинь би хариуцлага үүрж байгаа л гэсэн үг шүү дээ. Ер нь хайр гэдэг бол амьдралын туйлын зорилго. Би олон орноор одоо явлаа. Үйлдвэрснийхаа буйнаар олон орны хурал зөвлөгөөн суугчид явлаа. Монгол эмэгтэйчүүд үнэхээр хүчрхэг, бусдуудын хүчрхэг биш гэж би хэлсэнгөө. Ямар ч байсан монгол эмэгтэйчүүд бол ер нь ямар агуу юм бэ? Тэгэхээр энэ агуу түүхийг бүтээхэд эмэгтэй, монгол эмэгтэй хөнгүүгээр бол бодооч хэрэггүй. Эрчүүд бол монгол эрчүүд бол монгол эмэгтэйчүүдтэй л таалагдаж тэднээсээ л одоо хүндлэл авах гэж амьдралынхаа зорилго нь байдаг. Ерөөсөө л тэгээд эх орноо хөгжүүлнэ гэж сайхан эмэгтэйчүүдэд хайрлах гэж бид энийг хийдэг. Энд магтуулах гэж явдаг бүр товчхоноор ярих юм бол. Тэгээд цоодлогоо ардын яруу найрагч манай цоодлогоо нэг гайхалтай гоё нэвтрүүлгээр нэг орж явахад нэг үг хэлээд авна лээ шүү. Одоо цаг үед эрчүүд тод өнгийн дээл наадмаар өмсдөг болж дээ. Хуучин цагт бол бид эмэгтэй хүмүүсийнхаа дээлийн гоё ч одоо тэр ягаан, улаан, цэнхэр дурдан тэр торгон дээлийг өмсүүлдэг байлаа. Одоо эрчүүд чинь нэг л тод өмсөд байна да. Тэгэл болоо. Яг л энийг хэлсэн. Эрчүүд бид тэр хар хүрэн бор саарл дээл өмсдөг нь цаанаа алсын бодлороо тэр ирээдүг авч явах хариуцлагаараа эрэгтэй хүн гоёдог. Эмэгтэй хүмүүс бол тэр гоо үзэмж тэр гоё сайхан тэр нэмжин сайхан уян сайхан сэтгэлээрээ гоёдог. Гоо сайхан тэр ирээдүйн тэр алсын бодлого болж ирэхлээр эрэгтэй хүн гоёх юм нь багасаад ирэхлээр эмэгтэйчүүдтэйгээ уралдаал тод ягаан дээл өмсөөл наадмаач одоо өнгөрсөн жил ягаан дээл модонд орлоо шүү дээ. Энэ бол би бодох ёстой зүйлээ л гэж. Мөхөж яваа үндэстэн зугаа цэнгэл рүүгээ хошуурд юм аа гэдэг шиг үндэстэн даяараа бид алсын ирээдүй сайхан тэр хөгжил дэвшил рүүгээ харж хөгжих ёстой. Гэр бүлч ялгаагүй ирээдүйн тэр том мөрөөдлөөрөө сэнэглэгдэж явах юм бол хоорондоо маргалдах зүйл нь улам багаснаа л гэсэн үг. Баавга хөөж яваа анчин туулайны мөр хараад зогсдгоомаа гэдэг шиг агуу том тэр гэр бүл том мөрөөдөлтөө л байвал тэр ойр зүрийн тулга тойрсон зүйлдээ бид цаг зарцуулах нь багасдаг. Тэгэхээр гэр бүлүүд хоорондоо суугаад хэдүүлээ юуны төлөө явж байгаа вэ? Миний энэ хүүхдүүд ирээдүйд сайн сайхан хүн болохын тулд хэдүүлээ юуг дээдлэх вэ? Энэ хүүхдүүдийн төлөө маш том Монгол сайхан орноо хөгжүүлэхийн тулд бид нэгдэж байгаа шүү дээ. Эцэст нь нэг юм хэлэхэд Монгол орон baashин барилга, жип, банк, засгийн газар, агентлаг, компаниудаас бүтээгүй. Монгол орн гэр бүлүүдээс бүтсэн. Монгол орны үндсэн цавуудж байгаа энэ нийгмийг чинь ингээд бутгаахгүй, ингээд тараахгүй, амьдрал хөөгөөд бүгдөө Солонгос руу, Америк руу гараад явчихгүй энэ
байгаа энэ цав нь улс төр агентлаг компани биш гэр бүл цавуудж байгаа. Аав, ээж, тийм ээ, өвөө, эмээ, ах дүүс цавуудж байгаа. Бие биендээ энэ ах дүүсийг энэ харилцаа цавуудж байгаа. Тэгэхээр энэ цав энэ Монгол гэр бүлийн уламжлал шүү. Уламжлал хит барууныг шүтэж болохгүй. Баруун өнөөдөр гэр бүлгүй нийгэм шүү дээ. Хамтарч амьдарч байгаа хүмүүсээсээ олон нохоотой амьдарч байгаа хүнтэй нийгэм шүү дээ. Тэд нөгөө хоорондоо бие биендээ хатуу үг хэлэлцээ тэрийг даахгүй учраас нохоо над руу хатуу үг хэлэхгүй учраас нохоотой амьдарч байгаа шүү дээ. Нохоо руу би ямар ч хатуу үг хэлсэн нохоо тоохгүй учраас амьдарч байгаа шүү дээ. Монгол нийгэм хүчтэй байя гэвэл бие биенийхээ ойлголцлыг өндөр байж тэр том амбицийнхаа төлөө ойрын жижигэн тэр зовлонгуудаа тэсдэг тийм амбицтай байх хэрэгтэй. Ингээд ирээдүйн төлөө өнөөдрийн зарим нэг зовлон бэрхшээлийг золиослох чадварыг л амжилт гэдэг байгаа шүү дээ. Бидэнд гэр бүл бэрхшээлгүй ямар ч бэрхшээлгүй амьдрнаа гэж худлаа. Тэр бэрхшээлүүдийг Монгол ухаанаараа давж явах хэрэгтэй. Суглаж тийм ээ баярлаад байх хэрэгтэй. Үндсэндээ цовж уурдаж хамтдаа баярлах нь бидний хамгийн гол ойлголт юм уу да. Монгол хөгжим улам сайхан Монголдо бид амьдрын. Их баярлалаа тав. Баярлалаа. Нэвтрүүлгийнхээ зочинд болоод эмчид бас нэвтрүүлгийнхээ оролцогч нарт баярлалаа. Эхнэртэй л үзүүлмээр нэвтрүүлэг боллоо. Тэгэд дэлгэцэн ард суугаад үзэж байгаа гэдэгт найдаа. Би энд өнөөдөр нэвтрүүлэг хөтлөөгүй байсан бол хажууд нь зэрэгт суугаад үзмээр хамтдаа ярилцсамаар алдаа оноо гарч үүсдэг тэр асуудлуудыг л ярьсан сайхан нэвтрүүлэг боллоо. Тэгээ үзэгч та бүхний бас гэр бүлтэйгээ хамт энэ нэвтрүүлгийг үзэж таасан гэдэгт итгэлтэй байна. Сайхан амраарай. Дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай. And she believes in me. I'll never know just what she sees in me. I told her someday if she was my girl, I could change the world with my little song. I was wrong, but she has faith in me, and so I go on trying, babe. Ер нь эротик гэдэг маань агуу том урлаг л та. Жаав нарч бүр сонирн болоод ерөөсө том жижигүүд барьцаа алдаад тэгээд өөр тийш хараад тэр кино бүгд сонирхоо үзчихсэн бол бүгд сонирхоогүй гацсан айгу анхаарлаа зэрэг өөр юм шилжээд баяра ийм сайхан залуу байна. Хажууд намайг харалаа. Бүгдийг ингээл заагаа тэгэл ингээд дунд нь төөрөнгүүд нь би газ анхаалаа нөрж. Тэр Умсгүй уруу гаргаж ирээ шийтсэн гэж ярьсан гэдэг. Хүүхдээ унтцсан хойно илгээ харьцаанд орох уу? Эсвэл яг тийм болж хүүхд сэрчих үүч гэдэг юм уу? Эдэл хийгээ тэр гүйлэгч, бид чанарыг эрхэмлэгч, бид ат жаргалыг бэлгэлэгч. Ashley Home Store. Хийсвэр төсөлс ном биш, бодитоор мэдэрснэн ав. Wow. 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 Америкийн номер 1 брэнд Амьдралын амт Аризона. Адиосны дистрибьютор Saroni компани. Харилцах утас 99 10 62 38 99 10 62 39. Интернэс компани. Төгсгөл
гүйцэтгэж тод асаа. Neon LED гэрлэн хаяг реклам үйлдвэрлэл.